Чингис хаан үндэсний музей үзүүлж байна. Чингис хаан үндэсний музейн олон нийт сурталчилгааны багаас улирал бүр бэлтгэн хүргэдэг музейн мэдээллийн 2 дугаар улиралд хийгдсэн онцлог ажлыг үзэгчдийн танилцан хүргэж байна. Улс Чех улсын түүхэн харилцаанд шинжлэх ухааны хамтын ажиллагаа олон жилийн уламжлалт дэлхийн түүхэнд гайхамшигт амжилт үзүүлсэн агуу их Чингис хааны музей байгуулах шийдвэр гарч 22 онд нээлттэй хийснээс хойш дэлхийн дахинд Чингис хаан үзэсгэлэнг гаргах ажил эхэлсэн. Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үннийг ирээдүйн хойчууд зөв танин мэдүүлэх, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилгоор Чехийн үндэсний музейтэй хамтран Монголын анхны бие даасан соёлын өвийн Чингис хаан үзэсгэлэн Чех улсын Праг хотноо албан ёсоор 3 сарын хугацаанд гаргаж дэлхийд дахны олон үзэгчдэд хүргэж чадлаа. Үзэсгэлэн 2025 оны 3 дугаар сарын 11-ээс 6 дугаар сарын 22-ны хүртэлх хугацаанд Чингис хаан үндэсний музей, шинжлэх ухаан академийн археологийн хүрээлэнгийн нийт 698 ширхэг үзмэр, эд үлгийн зүйлийг Прагад дэлгэсэн юм. Япон улсын Осака хотноо World Expo 2025 үзэсгэлэнд Монголын амар амгалан Pax Mongolica сэдвийн дор Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмрүүдээр оролцож, Монголын түүх, соёл урлаг, өв уламжлалыг олон улсад сурталчилж байна. Osaka Kansei Expo 2025 үзэсгэлэн 6 сарын хугацаанд үргэлжилж 158 улс, олон улсын 9 байгууллага оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй үзэгч, жуулчин үзэж сонирхох тооцоог гаргаад байгаа юм. Унгар-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсны 75 жилийн ойн хүрээнд хоёр ард түмний түүхэн харилцааны голлох үйл явдлыг харуулсан Унгар-Монгол улсын дипломат харилцаа 75 жил фото зургийн үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейн Мөнгөн мод танхимд 2025 оны 4-р сарын 30-ны өдөр дэлгэгдсэн юм. Унгарын элчин сайдын яам, гадаад харилцааны яам, архивын ерөнхий газраас хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэн Мөнгөн мод танхимд дэлгэгдэж буй учир нь Мөнгөн модыг урлсан Франц гаралтай уран дархан Вильгельмуш нь Монголын довтлогооны үеэр 1241-с 42 оны хооронд Унгарын Вихрвар хотод олцлогдсон хар хоринд хүргэгдэн иржээ. Тэрээр Унгар Францад эзэмссэн ур чадвараа Монгол улсад гарган Мөнгөн модыг бүтээж байсан түүхтэй юм. Намын цэнхэр их дэлхий амьд байгаль, ертөнцийн олон өнгийг илэрхийлсэн төрөл зүйлүүд Монгол эх орны минь гайхалтай амьд баялагийг сурталчлах биологийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг таниулах зорилгоор Монгол улсын шинжлэх ухааны биологийн хүрээлэн Чингис хаан үндэсний музейтэй хамтран амьд ертөнцийн спектр сэдвт үзэсгэлэн 2025 оны 5 дугаар сарын 1-нд дэлгэгдэв. Дэлхийн ертөнцийн амьд өв соёл, байгалийн гайхамшигыг харуулсан төрөл зүйлийн олон өнгө, хөгтөн хоёр нутагтан, усны амьтад, шувуу шавж, микроорганизм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоосон өргөн цар хүрээг хамарсан танин мэдхийн ач холбогдлыг харуулж байгаагаараа онцлогтой байлаа. Чингис хаан үндэсний музей Бүгд найрамдах Хятад ард улсын соёл аяг жуулчлалын яам, Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран Дун ухааны соёл Улаанбаатарт сэдвт үзэсгэлэн 2025 оны 4-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн хүрээнд Дун ухаан дахь могойн агуун уран зураг, урлагийн өвийг орчин үеийн дижитал технологиор дахин бүтээсэн 18 ширхэг өндөр наривчлалтай ханийн зургийг олон нийтэд дэлгэн үзүүлв. Эдгээр бүтээл нь Дун ухааны урлагийн өвөрмөц өнгөйс, тэнгэрийн дүрслэл, бүжиг, хөгжим, уран барилгын элемент зэргийг багтаасан нь торгоны замын соёлын үн цэн, уран сайхны илэрхийллийг тодтогч байлаа. Арга хэмжээний хүрээнд олон нийтэд зориулсан соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулсан нь хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Монгол-Японы ард түмний найрамдал, соёлын хамтын ажиллагааг илэрхийлсэн урлаг, найрсаг харилцааны нандин хэлхээ үзэсгэлэнгийн бүтээлүүдийг Чингис хаан үндэсний музей 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байнгын үзмэртэй байршууллаа. Тус үзэсгэлэнд Японы уран бүтээлчдийн уралсан Варан хавтан болон уран зургийн хавтангууд дэлгэгдсэн бөгөөд эдгээр нь найрсаг харилцааг илэрхийлсэн урлагийн өвөрмөц бүтээлүүд юм. Варан урлал нь дэлхийд дахина ялангуяа Европт өндөр үнэлэгддэг бөгөөд орчин үеийн уран бүтээлчдийн гараар дахин амилж урлаг, гар урлалын үнэт өв болон хөгжиж байна. Энэхүү үзмэр нь хоёр орны соёлын солилцоо, олон улсын найрамдлыг илэрхийлэх урлагийн дурсгал болон Чингис хаан үндэсний музейд хадгалагдах юм. Бүгд найрамдах Солонгос улсын медиа уран бүтээлч
ийм намын тал нутгийн гэрэл медиа утсаглан 2025 оны 6 дугаар сарын 8-нд Чингис хаан үндэсний музейд нээлттэй хийлээ. Тус үзэсгэлэн нь 5 сонгодог зургийг орчин үеийн соёл иргэншил болон олон улсын түүх соёлын уялдаа холбоонд тулгуурлан дижитал хэлбэрт хөрвүүлж пиксел бүрт шинэ утга агуулгах шингээсэн инновацлог шийдлэрээ онцлог юм. Ийм нам нь медиа урлагийн төрөлд дагнан ажилладаг уран бүтээлч бөгөөд 2016 онд Бусаны Биналд Google-ийн Title Brush технологиг ашиглан виртуал технологи бүтээл толилуулсан анхны солонгос уран бүтээлчдийн нэг юм. Түүний бүтээлүүд нь хил хязгаар, иргэншил, үндэстэн ясны ялгааг даван туулсан нэгдмэл хүн төрөлхтний дүрслэл, байгаль, гэрэл, амьд оршихуйн утгыг илэрхийлгээрээ онцлогтой юм. Туркменстан улсын ерөнхийлөгч Сердар Бердимухамедовын 2025 оны 6 дугаар сарын 1-ээс 2-ны өдрүүдэд Монгол улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, Туркменстаны соёлын сайд Атагеди Шамирадов нар хоёр улсын үндэсний музей хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрийн ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь түүх соёлын үгийг хадгалах, судалгаа, үзэсгэлэн, мэрэгжилтний солилцоо зэрэг олон чиглэлд хамтран ажиллах эрх зүйн үндэс болж байна. Түүнчлэн Туркменстаны шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Рашид Мередов тус өдөр Чингис хаан үндэсний музейд зочилж Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон юм. Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналын ерөнхийлөгч Петр Анжело Буттафоко Чингис хаан үндэсний музейгээд зочлоо. Тэрээр монголчуудын түүх соёлтой танилцж, Флоренцийн уран зургийн академид Марко Пологийн байнгын үзүүлэлтийн танхимтай болохыг зорж байгаагаа илэрхийлж, түүнтэй холбогдох түүхийн архивыг өргөжүүлэх хүрээнд баримт материал цуглуулахад Чингис хаан үндэсний музейн зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ. Чингис хаан үндэсний музейн дэргэдэх хаан нарилчуулгын уран бүтээлчид бүгд найрамдах Герман улсын Берлин хотод зохион байгуулагдсан ITB Берлин 2025 дэлхийн аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол улсынхаа үндэсний өв соёлыг сурталчлан оролцлоо. Монголын соёлын өв уламжлал, хөгжмийн гайхамшигыг их Монгол адуу хураах дуу зэрэг бүтээлүүдээр харуулж, Монголын хаадын ёслолын бүжгийг толилуулж, эрсэн зочдын мэлмийг баясгаж, сонирыг мэлааж, сонирхлыг татаж чадлаа. Хаан найрал чуулгын онцлог нь Монголын найрал хөгжим, хамтлагуудын дунд хамгийн залуухан хөгжимчид, уран бүтээлчидтэй бөгөөд эх орныхоо түүхээ судлан хамгийн эртний хөгжмийн зэмсгүүдийг тоглон соёлын өв уламжлалаар толилуулдаг юм. Манай улсад албан ёсны айлчлал хийсэн бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Үу Воншиг тэргүүтээ төлөөлөгчд Чингис хаан үндэсний музейд 2025 оны 4-р сарын 28-ны өдөр зочлов. Хүндэт зочдыг Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун ухтан авч Монголын эртний төрт улсын танхим болон их Монгол улсын танхимудаар зочлуулан Монголын түүх соёлын сор болсон бүтээлүүд, үзмрүүдийг тайлбарлан монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг танилцууллаа. Монгол улсад төрийн айлчлал хийсэн бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр ван дер Белен, гэргий Дорис Ишминдрой хамт Чингис хаан үндэсний музейд 2025 оны 5 дугаар сарын 26-нд зочлов. Хүндэт зочид төлөөлөгчдийг соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд номин Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун нар ухтан авч музейн эртний төрт улс, их Монгол улсын танхим, мөнгөн мод танхимудаар зочлуулан Австрийн үндэсний номын санд хадгалагдаж байгаа Төмөр хөтлөг хааны зарлиг бичгийн хувилбарыг дэлгэн үзүүлж тайлбар хийсэн юм. Америкийн алдарч ютубер стример Aisha Speed Darren Watkins 2025 оны 4-р сарын 11-ний өдөр Чингис хаан үндэсний музейд зочилж шууд дамжуулан үзүүллээ. Шууд дамжуулалтын үеэр түүний 38 сая 600 мянган дагагч дэлхийн өнцөг булан бүрээс музейгээр виртуалаар зочилсон нь олон улсын сонирхлыг татсан онцлог үйл явдал боллоо. Тэрээр Монголын эзэнт гүрний түүхэн өв Чингис хааны гайхамшигт гавьяаг багтан хүндэтгэж, миний өвөг дээдсч мөн дайчин удмын цус байсан хэмээн онцлоод ирээдүйд Монгол улсад дахин ирвэл заавал Чингис хаан үндэсний музейд зочлохоо амлалаа. Оросын холбооны улсын Санкт-Петербург хотноо Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор монголчуудын өв соёл, гар бичмэл ба архивын цуглуулга, олон улсын 7 дугаар хурлыг Чингис хааны үндэсний музей, Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн дорн тахны гар бичмэлийн хүрээлэн, шинжлэх ухааны академийн түүх угсаатны судлалын хүрээлэн, олон улсын Монгол судлалын холбоотой хамтран дорн тахны гар бичмэлийн хүрээлэнд 2025 оны 5 дугаар сарын 19-ноос 22-ны хооронд зохион байгууллаа.
Энэхүү олон улсын хурал нь дэлхийн Монгол судлалын ертөнцид 2013 оноос эхлэн 2 жил тутамд тасралтгүй болдог бөгөөд Монголын ард түмний оюун санаа, соёлын өвийн гар бичмэл, архивын дурсгалыг судлахад харилцсан мэдээлэл солилцох, урьд өмнө нь мэдэгдээгүй бичиг соёлын дурсгалуудыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулах, тэдгээрийг судлах, орчин үеийн судалгааны арга барилын боломжийг харуулах, түүх сурвалж судлал, түүхийн судалгааны арга зүй, архивын шинжлэх ухааны асуудалд онцгойлон анхаарал хандуулах зорилготойгоор зохион байгуулагдав. Хуралд Санкт-Петербургийн Улсын их сургууль, Монгол Улсын их сургууль, Улсын Эрмитаж, Шинжлэх ухааны академийн хэл утга зохиолын хүрээлэн, Монгол Улсын үндэсний төв архив, Монголын үндэсний номын сан, Оросын угсаатны зөв музей, Оросын албаны улсын Сибирийн салбарын Монгол буддист төв судлалын хүрээлэн, Бордовын нэрэмжит Шинжлэх ухааны академийн Казан, Холбооны их сургууль, Оросын албаны улсын шинжлэх ухааны халимгийн шинжлэх ухааны төвийн удирдлагууд эрдэмтэн судлаачид оролцож нийт 38 илтгэлийг хэлэлцүүлэн нэгтгэж эмэгтгэл болгон хэвлүүлэхээр боллоо. Олон улсын 7 дугаар хуралд оролцсон Монгол улсын соёл спорт аяг жуулчлал залуучуудын яамны харьяа соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлага төлөөлөгчид Оросын холбооны улсын тэргүүлэх музейд болох Кремлийн музей, Улсын Эрмитаж, Оросын угсаатны зөв музей, Их Петр хааны цуглуулга бүхий Кунсткамерын музей, Дорн дахины Улсын музей, Дорн дахин судлалын хүрээлэнгийн захирлууд болон олон улсын музейн зөвлөлийн Оросын холбооны улсын хорооны тэргүүлэгчтэй албан уулзалт хийж, тэдгээр музейдэд хадгалагдаж буй Монголын түүх соёлын өвтэй холбоотой сан хөмрөгтөй танилцсан хамтын ажиллагааны чиглэлээр ярилцаж, эх жил форум мэрэгшүүлэх Монгол улсад зохион байгуулахаар тогтлоо. Ард олонтоо Монгол төрийн мэрэгэн өвөө хэмээн алдаршиж, домог болсон Жамсрангийн самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан түүний туулсан амьдрал үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан түгээх зорилгоор Эрдэм шинжилгээний хурал баримт бичгийн эмэгтгэл номын нээлт өв сургамж тусгай үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд дэлгэгдлээ. Өв сургамж тусгай үзэсгэлэн нь самбуугийн амьдрал ажил өс онж үгс сэдэвт Монгол уран бичгийн каллиграфийн үзэсгэлэн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс зураг баримт ном бүтээлийн гэсэн хэсгүүдээс бүрдсэн. Үзэсгэлэнгийн нээлтэд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямбцогт соёл спорт аяг жуулчлал залуучуудын сайд ундрам, улсын хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, төрөл төрөсөд нутгийн ахын дүүс зэрэг төлөөлөл оролцлоо. Монголын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн өндөр гэгээн зан азрын мэлмий гисний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингис хаан үндэсний музейгээс өндөр гэгээн зан азар түүх өв соёл 390 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний комисс, соёл спорт аяг жуулчлал залуучуудын яам, Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлыг нээж соёл спорт аяг жуулчлал залуучуудын сайд ундрам үг хэллээ. Хурлын ерөнхий зохион байгуулагч, академич Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн чулуун, дэлхийн дахны түүхэнд өөрийн нэр алдраа мөнхөлсөн Монгол Улсын анх дугаар богд өндөр гэгээн зан азрын 390 жилийн ой хүрээнд зохиогдож буй энэ удаагийн хурал сүүлийн 10 жилд өндөр гэгээний судлалын хамгийн оргил үеийн байсныг онцоллоо. Хуралд энэ чиглэлээр судалгаа хийдэг Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Польш, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцож байгаа бол захимаар хэд хэдэн орны эрдэмтэн судлаачид нийт 200 гаруй төлөөлөл оролцож, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн профессорууд болох Оросын холбооны улсын дорн дахин судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Сертипова, Польшийн Варшавын их сургуулийн дорн дахины салбарын захирал Агата Берия Стажинск, Эрмитаж улсын музей, Унгарын Хоп Форенс, Азийн урлагийн музейн судлаачид илтгэл хэлэлцүүлж, өндөр гэгээн зан азар судлал нь олон улсын түвшинд хүрснийг харууллаа. Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх соёлын өвтэй холбоотой бичгийн болон эдүүлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун, Варшавын их сургуулийн профессор Агата Берия Стажинск нартай хамтран, Польш улсын ур чадварын академи болон шинжлэх ухааны академийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Котвичийн архивт хадгалагдаж буй Монгол улсад 1915-аас 16 онд явуулсан хүн ам статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн Монгол улсын хүн амын тооллого хэрэглэгдэх хүн 1915-аас 16 хэмээх 9 бот номыг хэвлүүлж 2025 оны 5 сарын 9-нд нээлттэй хийлээ. Энэ жил Монгол Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэнд цаг үед ном болон хэвлэгдэн гарч буй номонд хүн амын данс материал нь 1915-аас 16 онд халахын сайн ноён
Засагт хаан, Түшээд хаан, Сэцэн хаан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж, тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэгцээг наривчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй Орос Монгол хэлээр тайлан болгон бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг наривчлан судалсан нь үн цэнтэй баримт юм. Уг бүтээлийг эмэгтгэн хэвлүүлэхэд Варшавын их сургуулийн Агата Берия Стажинск, Ежи Тулисов, Эва Дюжинска залуу судлаачид оролцож хамтран ажилласан байна. Монгол улсад угсаатан зүй мэрэгжлийн судалгааны салбар үүсч гөгдсөний 40 жилийн ойн хүрээнд Чингис хаан үндэсний музейн судалгаа сан хүмргийн эрхлэгч доктор Бем Барагчаагийн санаачлан хэвлүүлж буй Дорны Дурант хуй, Унгарын угсаатан судлаач Ласло Фиолчийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл номын нээлт 2025 оны 5 дугаар сарын 7-нд тус музейн номын санд боллоо. Дорны Дурант хуй номонд угсаатны зүйч Ласло Фиолчийн Монгол улсад хийсэн угсаатны зүйн хээрийн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зураг анх удаа хэвлэгдэж буй бөгөөд зүүн бүс нутгийн монголчуудын ахуй амьдрал, гэр орон сууц, хувцас, малчдын нүүдэл, нутагшил, гэр ахуйн эдлэл хэрэгсэл, гар урлал зэрэг олон талыг агуулж бугаараа онцлогтой. Чингис хаан үндэсний музейгээс зохион байгуулдаг цуврал лекцийн хүндэт зочин элтгэгч нь Польш улсаас ирсэн Варшавын их сургуулийн профессор Агата Берия Стажинска. Элтгэгч хэлэхдээ Монгол улсын 1915-аас 16 оны хүн амын тооллогын материалууд нь Польш дахь Краков хотын архивт байгаа. Тэр архив нь Котвичийн хувийн архив гэж болно. Түүнээс 3500 хуудсыг эргүүлж үтсэн. Котвич бол олон жил Орос улсад санхүүгийн чиглэлээр ажилласан монголч эрдэмтэн бөгөөд зарим материалуудаа монголоор бичсэн. Тухайн үеийн хошууны дарга түүний гэр бүл, засаг захиргааны байдал зэрэг 10 гаруй асуултаар хүн ам тооллогыг хийсэн байдаг. Хамгийн дэлгэрэнгүй 34 хуудас бүхий мэдээлэл нь Түшээд хаан аймгийнх байсан. Уг хүн амын тооллогын баримтыг 3 хэсэгт хуваагдсан гэж үздэг. Зарим материалууд устгалд орсон байх магадaltaй гэв. Хүн ам статистикийн баримт цуглуулгууд нь Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн 20 дугаар зууны хамгийн томоохон хүн ам эдийн засгийн бүртгэл судалгааны болоод хэрэглээний чухал баримт юм. Дашрамж сонирхуулгад элтгэгч Агата Берия Стажинска нь Польш улсын Варшавын их сургуулийн дорн дахин судлалын танхимын эрхлэгч профессор бөгөөд Монгол төвдийн соёл, утга зохиол, тэр дундаа буддын шашны тухай голчлон судалдаг байна. Чингис хаан үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран олон нийтэд зориулсан үн төлбөргүй цуврал лекц 2025 оны 5 дугаар сарын 28-нд боллоо. Австри улсын шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан судлаач Бруно Де Никола Монголын эзэнт гүрний үеийн улс төр эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг оролцоо сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр Иран дахь монголчуудын түүх, Монгол хаттын түүх, тэр тусмаа Монголын эзэнт гүрний үеийн исламын гар бичмэлийн тухай голчлон судалгаа хийдэг судлаач юм. Чингис хаан үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран Өндөргийгэн зан газрын бүтээл төрөл судалгааны арга зүй сэдвээр Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн дорн дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сүрүүн Хандас Сертипова олон нийтэд зориулсан үн төлбөргүй сонирхолтой лекцийг 2025 оны 3 дугаар сарын 27-нд зохион байгууллаа. Олон улсын музейн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 18-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхийн 130 орчим орны 57,000 гаруй музей хурдтай өөрчлөгдөж буй нийгэмдэх музейн ирээдүй сэдвийн дор тэмдэглэн өнгөрөөлөв. Чингис хаан үндэсний музейгээс энэ өдрийг тохиолдуулан олон талт арга хэмжээ зохион байгуулж буй нэг нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан хурдтай өөрчлөгдөж буй нийгэмдэх музейн ирээдүй сэдвт уран илтгэлийн уралд анзаарлаж, нийслэл орон нутгаас нийт 62 сурагч оролцож, илтгэлээ ирүүлснээс 1-р шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулан 2-р шатанд шалгарсан сурагчид хүрэлцэн ирж илтгэлээ 2025 оны 5-р сарын 18-нд танилцуулав. Илтгэлийн өдөрдмжийн дагуу эхний 3 байр тусгай байрыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнаж, ивент тэтгэгчид болох Ice Mark бурамхам компаниудын гарын бэлгийг шүүгчид гардуулан өглөө. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаанд танин мэдхүйн 4 бэрх нэвтрүүлэгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейдийн төлөөлөл олон нийтэд соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах зорилгоор оролцсон нөхөрсгөөр өрсөлдөж Чингис хаан үндэсний музейн адуучин багийн хамт олон тэргүүн байрыг эзэлж өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнуулав. Төв соёлоо эрхэмлэн дэвтлэгч үзэгч танд баярлалаа.